суулгаж өгөөсөө гэж залбирая. Хайртай бурхан эзэн минь ээ, тандаа талархъя. Та үнэхээр гайхамшигтай хайр вэрлэр дүүрэн эзэн учраас танд баярлалаа эзэн минь. Тэгээд өнөөдөр та бидний зүрх сэтгэлийг бэлдэж өгөөч. Ариун сүнсээ та энэ газар оршооч. Та бидний зүрх сэтгэлтэй үнэхээр ярьж өгөөч эзэн минь. Та бидэнд үнэхээр амьд үгээ суулгаж өгөөч. Хоёр талдаа эртээ тэр бүхнийг салгаж бүхэнд нэвтэрдэг эзэн минь ээ. Тэр гайхамшигтай хүчтэй үгээрээ бидний дотор яриач эзэн минь. Та бидний дотор ажиллаа хийгээч. Та биднэрт өөрчлөлтийг авчраач. Та биднэрээр шийдвэрийг гаргуулаач гэж гуйж байна Есүс. Та биднэрээр эргэлтийг хийлгээч гэж гуйж байна эзэн минь. Та биднийг өөр төвшөнд аваачаач гэж гуйж байна эзэн минь. Тэгээд тандаа талархан эзэн Есүсийн нэрээр гуйлаа. Амен. За тэгээд одоо энэ ном маань дуусах гэж байна. Хэдхэн өдөр үлдсэн байна. Тэгээ ерөнхийдөө он солигдох мөчөд шинэ он гарахад бид нар дандаа энэ онд би юу хийж гүйцэтгэв, энэ оныг би яаж өнгөрөөв, эх жилд юу хиймээр байна, эх жилд яаж арай илүү сайн байх вэ, арай илүү амжилттай байх вэ, юуг илүү зөв сайн хийх вэ гэж юм боддог. Тэгж боддгоо гэж байхгүй гэж бодож байна. Тэгээд зарим хүмүүс шинэ оны амлалт шийдвэр гаргаад за энэ жил би ийм тийм юм хийн гэж төлөвлөгөө гаргаад 1 сарын 1-ээс одоо гүйдэг ч юм уу, дасгал хийдэг ч юм уу, турамж гэдэг юм эсвэл хилээ улам сайжруулна гэх янз бүрийн юм хийдэг те. Тэгээ одоо яг бидний энэ 24 он дуусгаж байгаа энэ цаг мөчид би бас яг энэ жилдээ ямар байваа гэдгийг бүгдээрээ дүгнэж бодосоо бүгдээр бодцгоо би ч гэсэн өөртөө зөндөө олон зүйлийг бодож байна. Хийгээгүй зүйлүүд алдсан хугацаа цаг хугацаа надад ихээр санагдаж байгаа. Тэгээд ийм бодолтойгоор бүгдээр өнөөдрийн номлолоо сонсцгоё. За тэгээд миний өнөөдрийн сонгосон ишлүүд бол Матай 25-ын 14-өөс 30-ыг. За тэгээд Матай ном маань Смall Bible дээр тавигдсан байгаа. Тэндээс бүгдээр хамтдаа уншицгаая. Матай хэд гэж байна? Матай 25-ын 14-өөс 30. За Тэнгэрийн хаанчлалын тухай ярьж байна тийм ээ. Тэнгэрийн хаанчлал нь мөн зарц нараа дуудаж хөрөнгөө хариуцуулаад аянд гарч буй нэгэн хүнтэй адил юм. Тэрээр зарц нарынхаа чадварынхаа дагуу нэгэнд нь 5 талант, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талант өгөөд аянд гарч гинэ. 5 талант авсан зарц нь явж түүгээрээ 8 хийгээд 5 талант нэмж олов. 2 талант авсан нь мөн адил үйлдэж 2-ыг нэмж олж гин. Тэгтэл 1 талант авсан нь явж газар ухаад эзнийхээ мөнгийг нуурчихжээ. Урт хугацааны дараа зарц нарын эзэн ирж тэдэнтэй тооцоо нийлж гин. 5 талант авсан зарц эрэхтээ илүү 5 талантаа авчирч эзэндээ эзэн минь та надад 5 талант даатгсан би 5 талант нэмж оллоо гэв. Тэгэхэд эзэн түүнд зүйтэй итгэмжит сайн зарц минь чи бага юм дээр итгэмжтэй байсан учраас би чамд ихийг даатгана. Эзэнийхээ баяр баясгаланд ор гэжээ. 2 талант авсан зарц мөн ирээд эзэн минь ээ та надад 2 талант даатгсан би 2 талант нэмж оллоо гэв. Тэгэхэд эзэн түүнд зүйтэй итгэмжит сайн зарц минь чи бага юмн дээр итгэмжтэй байсан учраас би чамд ихийг даатгана. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. Тэгтэл 1 талант авсан боол ирээд эзэн минь би таныг тариалаагүй газраасаа хаддаж үр цацаагүй газраас хурааж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Тиймээс би айсандаа явж талантыг тань газар нуучихсан юм. Таны юм энд байна гэв. Тэгтэл эзэн түүнд муу залхуу зарц чи намайг тариалаагүй газраасаа хадаж үр цацаагүй газраасаа хурааж авдгийг мэддэг гэвүү. Тийм юм бол чи миний мөнгийг мөн хөөлөгчд өгөх ёстой байсан юм. Тэгвэл би ирсэн хойноо өөрийнхийгөө хүүтэй буцаан авах байлаа. Түүнээс 1 талантыг нь авч 10 таланттай хүнд өг. Хинд байна түнд өгөгдөж бүр илбэг болно. Харин хинд байхгүй байна байгаа нь хүртэл түүнээс авагдана. Энэ хэрэггүй зарцыг түнэр харанхуй руу гаргаж хай. Тэнд тэрээр уйлж орлон шүдээ хаврах болно гэж гинэ. За тэгээд энэ дээр талант гэдэг зүйлийн тухай гарч байна. За тэгээд талант гэдэг үгийг бид нэр илүү авьяас чадвар гэж ойлгодог. Англи хэлнээр талант гэдэг talent гэдэг үг нь яг тийм чадварын тухай байдаг учраас ерөнхийдөө тэгж бодох гэдэг. Гэхдээ яг энэ эртний эндээ яг энэ Библи орчим бичигдчихсэн яг энэ Есүсийн ярьж ирсэн энэ цагийн үед бол талант гэдэг нь илүү алтан мөнгөний хэмжүүр нэгж байсан. За одоо жишээлбэл бид нар унц алт гэж ярьдаг те. Нэг унц алт тэдэнд төгрөгийн үнэтэй байна гэд. Тэгвэл тэр унц гэдэг маань
тэр алтны яг нэг тогтсон хэмжээр болоод тэр хэмжээгээр үнийг тогтоож алтны үнийг тооцож явдаг шүү дээ, тийм. Тэр нэг 34 грамм гэж юу лээ 34 грамм баха. Тэрийг нэг унц гэдэг шиг та нар яг харчиж болно. Тэгвэл энд байгаа яг энэ талант гэдэг нь 34.5 кг-ыг хэлж 34.2 кг-ыг хэлжсэн. Тэгвэл бүр маш том хэмжээтэй зүйл байсан байна. Тэгэхээр 34.2 кг алтыг юм уу мөнгийг ихэвчлэн алтыг хэмжих нэгж ихэвчлэн алтыг ярьдаг байсан. Тэгвэл энэ хүн энэ 3 зарцтай хамгийн багад нь 34.2 кг алт өгөө авсан байна. 34.2 кг алт гэхээр ямар их хэмжээтэй юм бэ вэ? Асар их юм байна шүү дээ. 34 гэдэг чинь маш их мөнгө өгсөн байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө хоёрт нь тэрийг нь 2-оор үржүүлээд нөгөөдөгт нь 5-аар үржүүлнэ гэхээр 15 кг юу лээ 150 кг нэг нь болохоор хэд вэ 2-оор үржүүлэхээр чинь 34 68 кг ийм хэмжээний эд хөрөнгөө даатгаад явсан гэсэн. За тэгээд энэ хүн ийм их хэмжээний зүйлийг тэр 3 зарцтай өгөөд за та нар энийг энэ өөрийнхөө одоо эд хөрөнгөөс надад жишээлбэл бид нарт 34 150 кг алт хүн өгөөд яваад энэгээр ямар нэгэн бизнес ашиг орлого хийгээ байжээ гэвэл тэр одоо асар их зүйлийг надад хариуцуулж өгч байгаа гэсэн. Тэ асар их хэмжээний зүйлийг бид нарыг ашиглаад хийгээд аривжуулаад өсгөөд үржүүлээд энэгээр ямар ч байсан юм болгоод юм хийгээд бизнес болоод байжээ гэж хэлээд ийм их зүйл хариуцуулаад явсан байгаа учраас энийг илүү авьяас чадвар гэдгээс илүү ямар их зүйл даатгсан юм бэ, ямар их зүйл өгсөн бэ гэдгийг бүгдээр өнөөдөр харцгаая. За тэгээд энэ хүн холын аянд яваад 3 зарцтай ийм их хэмжээний мөнгө ийм зүйлийг даатгаад явуулсан гэж юм тий. За тэгвэл өнөөдөр бид нар энийг ярихдаа зөвхөн авьяас чадвар юм уу талаас нь ярихгүй биднэрт өгсөн байгаа бүх зүйлийг гэж үзэх хэрэгтэй. Биднэрт өгөгдсөн яг энийг тэгж их 34.2 кг буюу ийм их зүйл гэдэг маань зөвхөн мөнгө эд хөрөнгө санхүүгийн тухай яриаггүй энд биднэрт байгаа бүхний тухай ярьж байгаа. Биднэрт байгаа цаг, биднэрт байгаа ажил мэргэжил бидний одоо өдий болтол хэн болсон байгаа, ямар чадвартай болсон, ямар байр суурьнд хүрсэн, ямар ажил мэргэжилтэй болсон, хэн болж одоо ямар ажил хийж байгаа өнөөдрийн төвшөнд хүртэл маань бидэнд олгогдсон тэр бүхий л нөөц бололцоо бүх зүйлийг маань ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр биднэрт байгаа орон гэр, байр, машин тэрэг, унаа унш юу байдгийг те биднэрт байгаа бүхэн маань ийм их зүйлийг бурхан бидэнд өгсөн. Байгаа бүхнийг маань бурхан бидэнд өгсөн. Бид нар өөрсдөө олж авсан, өөрсдөө хийсэн зүйл энэ дотор байхгүй. Бид нарыг өнөөдрийн төвшөнд хүрэгтэл энэ төвшөнд авчирсан, энэ төвшөнд бидний ийм байр суурь түргсэн тэр хүчин зүйл бол үнэхээр бурханы хүслээр, бурханы боломжоор, бурханы өгсөн бүхий л тэр нөхцөл болцоогоор дамжуулж бид нар өнөөдөр энэ хэмжээний одоо янжаа бий болцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр биднэрт байгаа бүхний тухай ярьж байгаа. Зөвхөн чадварын тухай яриаг байна тий. Тэгээд цаашлаад бүр наривчлаа ярих юм бол яг чадварын тухай ярьдаг. Хүн болгонд оногдсон ямар төрлийн чадвар авьяастайгаар төрсөн, юу хийж чаддаг, ямар онцлогтой хүн болж төрсөн, хэн байлгаж бурхан бүтээсэн гэдэг маань бас орно. Бид нар яг зөвхөн энэ талаас нь илүү ярьдаг байсан бол өнөөдрийн хувьд ийм их зүйл байгаа учраас бидэнд байгаа бүхэн гэж бодох нь зүйтэй. Тэгвэл бид нар одоо энэ 3 хүн энэ 3 зарц ямар үйлдэл, ямар зан хариу зүйлийг тэр өгсөн даатгаад явсан тэр алт мөнгөөр нь тэр хүмүүс юу хийсэн бэ гэдгийг өнөөдөр сая энэ ишлээс бүгдээр уншицгаалаа. Тэгээд энэ хүмүүс 5 талантаа бушуухан яваад 8 арилжаа хийгээд илүү 5 талант олсон гэсэн үг. Тэгэхээр энэ хүн бол асар ихийг бас нэмж олж чадсан байна. За тэгээ энэ хүн эндээс нөгөө 2 талант авсан хүн бас яг адилхан үйлдэл гаргасан байгаа. Тэр хүн бас яг адилхан шууд яваад юм хийсэн. За тэгээ энэ 2 хүний үйлдэлийг харах юм бол өөрсөндөө өгөгдсөн зүйлийг маш хариуцлагатайгаар тэр 2 хүнд тийм хэмжээний мөнгийг, тийм хэмжээний одоо эд хөрөнгөө эзэнд хариуцуулаад явсан гэсэн үг тийм. Тэгэхээр тэр зүйлийг нь хариуцаж авсан зүйлээ тэр чигээр нь хав дараагүй, тэр чигээр нь байлгаагүй, харин тэрийг яг илүү ашиглаж, илүү орлого олж, илүү арилжаа 8 хийж
яг тэр хэмжээний зүйлийг бас олж чадсан байна энэ хоёр хүн тэр тодорхой хугацааны үед. Тэгвэл энийг яг юуны тухай ингэж ярьж байгаа зүгээр мөнгө төгрөг ажил үүрэг хариуцуулах тухай яриаг үгүй. Энэ бол Тэнгэрийн хаанчлалаа гэж хэлсэн байна тийм ээ. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлал нь яг ингээд зарц нартай ажиллаад даатгаад явж байгаа худалдаачин хүн гэдэг юм уу, юм баян хүнтэй адилхан байна гэж хэлсэн байна. Тэгвэл бидний хувьд Тэнгэрийн хаанчлалд ямар одоо хувь нэмэр оруулах юм бэ? Юу хийх юм бэ гэвэл яг энэ хоёр зарцтай адилхан, эхний хоёр хүнтэй адилхан биднэрт байгаа бүхний ашиглаад Бурхны хаанчлалын төлөө л явах тухай ярьж байгаа. Энийг л Есүс ярьж байгаа. Энэ бол Есүсийн ярьсан сургаалт зүрлэл байгаа учраас энд зөвхөн нэг хариуцлагатай байхын төлөө, зөвхөн нэг хариуцлагатай ажилтан, хариуцлагатай одоо сурагч байдаг юм уу, даалгавраа хийдэг, гэрийн даалгавраа гүйцэтгэдэг сурагч, оюутан эсвэл нэг сайн ажилтны тухай яриаггүй. Энд бол харин Есүс одоо биднэрт байгаа бүхнийг өгөөд биднэрт байгаа цаг хугацааг, биднэрт байгаа ажил орлогыг, биднэрт байгаа авьяас чадварыг, орон байрыг, одоо эд хөрөнгийг биднэрт хариуцуулаад өгсөн байна те. Энэ эд хөрөнг энд байгаа, энэ сурсан мэдсэн чаддаг болсон энэ бүх зүйлээ буцаагаад Тэнгэрийн хаанчлалыг арвижуулахын төлөө, Тэнгэрийн хаанчлалыг тэлхийн төлөө, Тэнгэрийн хаанчлалд орох тэр хүмүүсийг олон болгохын төлөө ашиглах тухай ярьж байгаа. Тэгэхээр бүгдээрээ бодцгой 24 онд бид нар энэ талаар юу хийж чадсан байна вэ? 24 онд би өөртөө байгаа зүйлээ яаж ашиглаж Бурхны хаанчлалыг тэлхийн төлөө, илүү шинэ хүмүүст хүрэхийн төлөө, эсвэл энд байгаа цуглаандаа байгаа ах эгч дүүсээ барьж босгохын төлөө, тэр хүмүүсээ урамшуулахын төлөө, энэ хүмүүсээ илүү сургахын төлөө, энэ хүмүүстэй улам их итгэл найдвар өгөхийн төлөө, эсвэл хайраа харуулахын төлөө бид нар яаж ажилласан бэ? 24 онд бид нар юу хийж чадсан бэ? Тэр газар дарчихсан, газар аваачаад нуучихсан боос шиг байсан уу? Эсвэл яг энэ итгэмжтэй хоёр зарц шиг байж чадуу гэдгээ бүгдээрээ хамтдаа бодцгоё. Тэгээд биднэрт байгаа бүхэн бол нэгдүгээрт нь биднэрт байгаа бүхэн бол Бурхны хаанчлалыг тэлхийн төлөө, Бурхны хаанчлалыг босгохын төлөө байх ёстой гэдгийг бүгдээрээ бодцгоё. Тэгээ энэ хоёр хүний бүгдээрээ хийсэн үйлдэлийг харах юм бол энэ хоёр хүн ерөөсөө залхуураагүй, ерөөсөө хоошин тавиагүй, шууд яваад ажил хийсэн байгаа. Шууд яваад арвижуулах талаар ажилласан тий. Тэгэхээр энэ хоёр хүний хийсэн үйлдэлийг харах юм бол тэд хойшлуулахгүйгээр шууд явж ажилласан байна. Тэгээд тэр төсвөр төвчээртэйгээр энэ бүхнээ эзний эртэл тий 5 талаантаа дахиад 5 болтол нь энэ хүн ажилласан байна. Төсвөр төвчээртэйгээр ажилласан. Тэгээ ажлаа үнэхээр амжилттай хийж чадсан. Тэгээ эзэнтэйгээ уулзахад эзнээ эргээд ирэхэд бэлэн байсан. Тийм ээ, таны 5 талаант энэ байна. Дээрээс нь би дахиад 5 талаант нэмж олсон. За хэлээ та нар юу хийв наашаар ирээд тооцоо нийлсэн гэдэг байгаа шүү дээ, тий. Тооцоо нийлэхэд нь за таны надад өгсөн зүйл энэ байна. Дээрээс нь миний нэмж олсон зүйл энэ байна гэх. Тэгвэл энэ хоёр хүн ямар ч хоошлуулахгүй шууд яваад тэгээд төвчээртэйгээр ажиллаад энэ ажлаа амжилттай гүйцгээд эзэнтэйгээ уулзахад бэлэн байсан байна. Тэгвэл бидний хувьд хоошлуулж гин үү? Нэг хүн дээр очихоо хоошлуулж гин үү? Эсвэл төвчээр алдраад цөхрөөд гин үү те? Амжилттай болтлоо явж чадж гин үү? Эзэнтэйгээ эцсийн өдөр Тэнгэрийн хаанчлалд ороход бид нар эзэнтэйгээ уулзахад бэлэн байна уу? Бэлэн байгаа юу гэдгийг талаар бүгдээрээ бодцгоё. Тэгээд мэдээж бид нар шантрах үе, төвчээр алдрах үе, урам хугарах, цөхрөх, готрох үе гардаг. Үнэхээр тийм байдаг. Гэхдээ тэндээ суугаад тэр нөхцөлдөө үлдэхгүйгээр харин цаашаа босоод явах ёстой байна. За тэгээд энэ хоёр хүн бол ингэж ажилласан. Тийм учраас эзэн нь 23 дээр бас 21 дээр хэлсэн байгаа. Үнэхээр эзэн дээрээ ирээд эзэндээ даалгасан зүйлээ хэрхэн хийснээ ингээд тайлан тооцоогоо өгөхтөн эзэн тэднэрт зүйтэй итгэмжид сайн зарцсан минь чи бага юмн дээр итгэмжтэй байсан учраас би чамд ихийг даатах нь эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ гэж байна. Тэгвэл биднэрт байгаа зүйлээ хэрхэн ашиглах тусам Бурхан биднэрт илүү нэмж өгнө. Бидний чадварыг улам сайжруулна. Бидний мөнгө санхүү бас илүү болгоно. Байгаа зүйлээ бид нар үнэхээр зөвхөн өөрсдийнхээ төлөө биш Бурханы хаанчлалын төлөө ашиглаа явж хахад Бурхан биднэрт илүү өгнө. Илүү чадвартай болгоно, илүү санхүү өгнө, илүү итгэмжтэй байсан учраас одоо чи 100 төгрөгтэй ажиллаж чадсан учраас одоо би чамд 200 өгье.
эсвэл 300 та ажиллаж чадсанд нь 600 өгөөч гэх юм уу те. Бурхан илүү их боломжийг өгдөг, илүү чадварыг өгдөг, илүү их цаг маань ч гэсэн бас цагаач гэсэн бид нар яг зөв ухаантай ашиглах юм бол 24 цаг маань 48 цаг юм шиг тийм үр дүнтэй ажиллаж чадах нэ. Тэгээ эзэн бид нар эзэн дээр очиход үнэхээр эзнийхээ баяр баясгаланд эзний хаанчлалд амар тайван баяр хөөртэй орж чадна. Тэгээ би бас 1-р Коринтын 3:13-аас 15 дээр байдаг те. Бүгдээрээ тэр ишлэлийг болоод уншицгаая. Энд ажил болгоно. За би энэ бэлэн багаар уншчихъя. Ажил болгоно нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн авна. Хэрэв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсна. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана. За энэ юуны тухай яриад байна вэ гэхээр хүн болгоны хийсэн ажлыг галаар шалгана гэж байна. Тэгээд тэр ажил нь одоо хүн болгон байшингаа барьж гэн гэстэй зарим нь сүрлээр байшин барьж гэн, зарим нь алтаар барьж гэн, зарим нь чулуугаар байшингаа барьж гэн. За тэгээд алт юм уу чулуугаар юм одоо шатдаггүй, галд шатдаггүй тэсвэртэй сайн материалаар зөв зүйлээр зөв суурьтай сайн ажил хийж байгаа хүмүүсийн тэр байшин барилга нь гал шатахад үлднэ гэж байна. Тэгэхээр яг суурьтай зөв үнэхээр үн цэн өгөөд үн цэнтэй зүйлээр барьсан байвал бидний амьдрал бидний хийсэн зүйл шатахгүй үлдгэнэ. Харин сүрлээр ч юм уу хайхрамж модоор сүрлээр шатдаг зүйлээр юм уу одоо бид нар бурхны хаанчлалд яг ач холбогдол өгөөгүй тэгж ажиллаж чадаагүй бол яах вэ мэдээж гал дундуур гарсан юм шиг түлэнхий ингээд хөөмөө болчихсон байдлаар бид нар бурхны хаанчлалд орно. Гэхдээ тэр хийсэн ажил нь шатнаа гэж хэлсэн байна. Яг энэ яг энэ зүйлээрээ болохгүй яг энэ байдлаар байхгүй байж болох юм. Гэхдээ ер нь ямар тач гэсэн бид нар хийсэн зүйл маань хариуцлагагүй байх юм бол тиймэрхүү л хүмүүс одоо хаанчлалд бас бид нар хаанчлалд ажлынхаа хийсэн ажлынхаа дагуу тохирсон шагналыг авна гэдэг нь тэгээ бас шагнал авах юм шиг байгаа. Тэгээ хин хэр ямар шагнал авах вэ гэдэг нь энд хийсэн ажлын маань үр дүнгээр шалтгаалan ажлаас хамаарна. Харин аврагдахын хувьд бол үнэхээр авралыг бурхан өгдөг учраас бид нар хийсэн ажлаараа авралыг авахгүй. Тиймээс сайн ажилласан учраас би аврагдана, муу ажилласан учраас аврагдахгүй. Одоо нүгэл буян их хураавал жишээ нь сайн үйлс хийвэл аврагдана гэдэгтэй адилхан биш учраас аврагдахын хувьд Есүсийн цусаар аврагдсан учраас бид нар бол аврагдахын хувьд аврагданаа гэдгийг энэ 15 дугаар ишлэлээр хэлж байна. За тэгвэл бүгдээрээ үнэхээр бидэнд хариуцуулсан бүхий л зүйлээ эзний төлөө бас ашиглахад бэлэн байя гэж хүсэж байна. Тэгээ би бас өнгөрсөн 7 хоногийн бидний тэмдэглэсэн баяраа тэмдэглэхдээ бид нар бүгдээрээ хамтарч ажилласандаа маш их баяртайгаа энд нэг ч хүн зүгээр суугаагүй, хүн болгон хуруугаараа оролцуулсан, хүн болгон байгаа зүйлээ хийсэн, хүн болгон авьяас чадварынхаа дагуу ажилласан. Үнэхээр сэтгэл хангалуун маш их баяртай байгаа. Тэгээ хамгийн сүүлд машинтаа хүмүүс нь машинаараа ирсэн зочдоо зөөсөн, байгаа зүйлээрээ үнэхээр үйлчилсэн, орон байртай хүмүүс бидний бүгдээрээ орон байртай байгаа, орон байраа нээж өгсөн. Үнэхээр өөрсдийгөө зориулсан, хоол хийж чаддаг нь хоолоороо ингээд машинаараа орон гэртэйгээрээ тэгээд бүгдээрээ зочдоо ч үйлчилсэн, бас хийсэн ажилдаа ч үйлчилсэн тий. Бүгдээрээ аягаа угаах нь угаасан, шалаа арчих нь арчсан, компьютерийн ард суухан суусан, дуулах нь дуулсан, хөгжимдөх нь хөгжимдсэн. Үнэхээр бүгдээрээ ажилласан, үнэхээр гайхалтай байсан. Яг үүнтэйгээ адилхан бид нар өдөр тутмынхаа амьдралын бид нар яг энэ 24-ний баярыг тэмдэглэхдээ ямар их хичээл зүтгэл гаргаж хүн болгон яаж оролцсон шигээ бид нар жилийн турш бас яг ийм бэлэн байдалд шинэ хүмүүсийг аврахын төлөө, шинэ хүмүүс сайн мэдээ тараахын төлөө эсвэл тэр хүмүүст гэрэл болохын төлөө, тэр хүмүүс үнэхээр бурхны хүмүүс ийм байдаг шүү, арай л өөр байдаг шүү гэдэг ялгааг харуулахын төлөө бид нар бас хичээж зүтгэх ёстой байна. Гэтэл яг хамгийн сүүлийн 3 дахь зарц юу хийсэн бэ гэхээр тэр хүн эзнийхээ төлөө ажиллахыг хичээгээгүй. Тэр мөнгөөр ашиг орлого олохыг эзнийхээ мөнгийг аривжуулахын төлөө юу ч хийгээгүй. Ерөөсөө сэтгэл байгаагүй, цаг заваа зориулаагүй, зүгээр л залхуураад, зүгээр л аваачаад булцсан. Зүгээр шороонд аваачаад нуусан. Тэгвэл биднэрт байгаа өгсөн зүйлийг яг ингээд энэ 3 дахь хүн шиг зэврүүлээд, дараад, ялцлаад, шороонд булагдсан зүйл ялзардаг шүү дээ. Тэрнтэй адилхан үнэхээр тэгж дарагдуулж зэврүүл бид нартай юунд хинт чирэггүй хог болгоо зэврүүлээд
дараад ингээд муудгаад өмхирүүлээд одоо өмхирч мууддаг юм байвал муудгаад ялзарч илжрүүлдэг юм байвал илжрүүлээд хайчгүй. Яг энэ хүн шиг хандах уу те? Энэ хүн бол ямар сэтгэл гаргаагүй, хичээгээгүй, хүсээгүй. Ерөөсөө л зүтгээгүй тэрийг гэж. Зүгээр энэ тэр 34 кг алтыг тэр чигээр нь зүгээр болцсон. Тэр 34 кг алт гэдэг нь асар их зүйл байна. Асар их боломж байна. Тэ өнөөдөр хин нэгэн хүнд 34 кг алт байгаа бол бид нар юу хийх вэ тэргээр? Тийм их зүйлийг тэгээд зүгээр дараад тэгээ энэ эзэндээ хандж байгаа хандлаганч тэр тэ таныг хатуу хүн гэж би мэднэ. Тэргээ бүр хэлэхтэй жаахгүй. Тэгээ та ингээд тариагүй газраагаасаа тариа хураадаг, ийгээгүй ажилласаа мөнгө шаарддаг хэцүү хатуу хүн гэж би мэднэ. Тийм болохоор таны юм би таны юмыг өрн таран хийгээгүй шүү гэдэг. Ингээд ийм хандлага ч өөрөө ийм хэцүү байсан. Тийм учраас эцэст нь тийм муу залах уу, арчаагүй муу залах уу боолчи гэж. Энд дээр яг 3 дахь хүнийг яг боол гэж нөгөө хоёрыг нь зарс гिचээд энэ дээр 24 дээр нэг талаант авсан боол ирээд гэж байна тий. Нэг талаант авсан боол ирээд эзэн минь би таныг тариалаагүй газараас хадаж үр цацаагүй газараас хурааж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт нь 26 дээр эзэн нь муу залах уу зарц чи намайг тариалаагүй газараас хадаж үр цацаагүй газараас хурааж авдаг гэдгийг мэддэг гэв. Тэгвэл чи ядаж миний мөнгийг аваачаад банкнд хийчихгүй яасан. Тэгээ хэдхэн төгрөгийн хүүч болтохоор унжаах байсан. Хэдхэн төгрөгийн хүүгээ би авч явах байсан. Чи тэрийг чи хэрвээ намайг тийм хатуу хүн гэж мэдсэн бол ядаж чи тэрийг хийчихгүй яасан гэж хэлж байгаа юм те. Яг хуучин гэрэн дээр ер нь бол хүнд хүүтэй мөнгө зээлжүүлж болохгүй гэж хэлдэг. Гэхдээ тэр нь ихэвчлэн Израиль хүмүүс еврей ах дүүстэй битгий мөнгө зээлүүлээд тэр зээлсэн мөнгнөөс хүү аваарай. Хүү авч болохгүй шүү гэдгийг хатуу сануулсан байдаг, тийм ишлүүд байдаг. Гэхдээ харин хүнд бол хүүтэй зээлж болно гэж хэлсэн байдаг. Яг хоо энэ дээр ядаж чи тийм байсан бол жоохон ч гэсэн наа чи зүгээр хөвтөж яхаар тий зүгээр булчин оронд ядаж л хүү олж явах боломжтой. Тэр ерөөсөө тэр алт байгаагаараа л арвижж явах хэрэгтэй байсан байгаа байхгүй. Тэнд ерөөсөө арвичихгүй байх нөхцөл зөвхөн дарж болсон л болохоор арвижаагүй. Тэр хамгийн энгийн аргаар ажил олоод өөрөө зүтгэдэггүй маа гэхэд хүүтэй зээлүүлсэн байсан бол хүү нь орж ирж явах байсан гэх. Тэгэхээр бид нарт байгаа нөөц болгон болоод үнэхээр ямар нэгэн үр дүнд хүрэх боломжтой юм аа. Ямар хамгийн багаараа ажилласан ч гэсэн те бид нар илүү үр дүнг авчрах, илүү орлого олох, илүү үр дүнд хүрэх боломж байгаа шүү гэдгийг л энэ дээр хэлж байна. Тэгэхээр бүгдээрээ дахиад бодцгоё. Эхний 2 хүн шиг байх уу? 3 дахь хүн шиг байна уу? Зүгээр суугаад байна уу? Залхуураад байна уу? Сэтгэл гаргахгүй байна уу? Хичээхгүй байна уу? Тэ шалтгаан хаагаад байна уу? Энэ хүн бүр шалтгаан хэлсэн те таны хэцүү хатуу хүн гэдгийг мэддэг болохоор гэж шалтгаан гаргаж байгаа байхгүй. Та хэцүү болохоор би таны мөнгийг алдчихгүй гэж айстаа нууц юм аа гэж хариулсан. Тэгэхээр хичээл зүтгэл гаргая, залхуурахгүй бай. Бүгдээрээ бодцгоё. Тэгээд 25 онд бүгдээрээ яг бурхны төлөө, эзний бурхны хаанчлалын төлөө бурхны хаанчлалыг тэлхийн төлөө арай өөрөөр ажиллацгаая гэж бодцгоё. За тэгээд хамтдаа залбирая. За хайртай бурхан эзэн минь ээ, тэгээд биднэрт өгсөн бүхий зүйлийн төлөө талархъя. Та бид нарыг үнэхээр гайхамшигтайгаар ивэж өрөөж өцгөн хоосон үнэхээр уйлж ирсэн бид нарыг тэг өдий зэрэгтэй ийм төвшөнд авчирсан эзэн тандаа талархъя. Эзэн та биднэрт өгсөн бүхий чадвар, мөнгө санхүү, орлого, орон байр, үр хүүхэд, гэр орон, найз нөхөд, аав ээж, ажил, ажлын газар энэ болгоныхаа төлөө тандаа талархъя. Энэ бүхнийг та биднэрт өгсөн эзэн минь ээ. Сурсан мэдсэн чадвар, дадал болгон бүхий зүйлийн төлөө талархъя. Эзэн минь харин энд байгаа бүхнээ бид нар яаж таны төлөө ашиглах вэ? Яаж таны хаанчлалыг тэлэх вэ? Яаж үнэхээр итгэлийн ам нөхдөд босгон барих вэ? Яаж таныг хайрыг харуулах вэ гэдгийг бодож тэгэхээр залбирч шийдвэр гаргаж эзэн минь таны төлөө өөрчлөгдөхөд эзэн минь хүчин зүтгэл гаргахад эзэн та биднэрт туслаач. Та биднийг ашиглаач. Та биднийг хаанчлалынхаа төлөө хэрэглээч гэж гуйж байна эзэн минь. Тандаа талархах Есүс. Та бид нарыг үнэхээр ирэх жилд он жилүүдэд бид нар тань руу очих хүртэл та бид нарыг ашиглаарай гэж би эзэн Есүсийн нэрээр гуйлаа. Амен.